За GP банкнаас өөр банкны данс руу одоо гүйлгээ хийх зайг оруулъя. Өөр банк учраас өөр банктэй сонгоод за картны ханаац дугаарыг оруулах гэсэн түрүү оруулсан. За банкны нэрийг сонгоно. Ямар банк руу шилжүүлэх гэж байгаа банкны нэрийг сонголоо. Ямар салбар руу шилжүүлэх гэж байгаа салбарын нэрийг сонгоно. Салбарын нэрийг бол эхний хэсгээр салбарын нэрүүдийн тусгал гарч ирж ирнэ. Тэндээ сонгох бас боломжтой байгаа. За тэгэхээр за гурван төрлөөдөө дансны төрлөөрөө энгийн данс руу шилжүүлж, энгийн данс руу шилжүүлнэ. За ингээд дансны дугаарыг бидний өөрчлөлтөө мөнгө бомбо оруулаад батлах VN шилжүүлэх учраас yen төвчээд байна. За баталгаажуулах какон баталгаажуулах төвчээд бодлоо. За баталгааж төвчээд бодлоо. Нэрийг өөрчлөхгүй гэж асууж ирж байна. Өгүүлбэрийн фонд нэрийг өөрчлөх учраас өөрчлөхгүй утасны дугаарыг авчна. Утасны дугаарыг холбоор утасны дугаарыг утасны дугаарыг авчдаг. За дахиад баталгаажуулах хичээл бодлоо. Энэ банкныхан салбарын дугаар нь. За эндээс банкны дугаар нэрээ шилжүүлэх мөнгөнд өгнөгөө одоо хинээс шилжүүлж байгаа ямар илүү холбоор утасны дугаарыг ямар нэг алдаа гарах ч юм уу тохиол ярих баха. За дагаж гүйлгээ хийхгүй тий. Нааши. Гүйлгээсэн байна.